Оройн зэрэг үзэгчтэй Улаанбаатар 20 цаг болсон байна. Цагийн үрд мэдээлэл хэлбэр эхлэж байна. Анхаарлаа хандуулна. Ингээд мэдээний эхэнд өнөөдөр үзүүлэх зарим мэдээний товчлоо танилцгаая. Энэ онд 2791 га ой шатаж улсын хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Стратегийн ордыг түшгэлсэн үйлсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34%-ийг тогтооно. Иргэний сонгох эрхийг зөрчсөн хэсэг талаар хэлэлцэж байна. Зөвхөн 2024 онд тээврийн цагдаагийн алба 3 сая гаруй зөрчил илрүүлжээ. За эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй та бүхэн лав гарагийн цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөр үзэх боломжтой юм а. За яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ойн 3 төмөр асаж байна. Иргэдийн хайхрамжгүй үйлдээс болж зөвхөн энэ хавар урьдчилсан байдлаар 3000 орчим га ой шатсан мэдээлэл байна. Харин шатсан талбайд өмнө нь ургаж байсан мод буцаж ургах нь ховор байдаг бол хуучин байдалд орох хүртэл 100 жилийн хугацаа шаарддаг байна. За үүнээс болж байгальд олон төрлийн сөрөг ор дагавар гарч байна. Таны харж байгаа энэ газар бол Богд уулын дугуй цагааны баруун ширээт. Энд гарсан галыг онцгой байдлын алба багчид автоклубын гишүүд иргэд нийлсэн 300 орчим хүн 10 гаруй цаг ажиллаж байж арай гэж унтраасан юм а. Хэр баргийн техник хүрэхгүй өндөрлөг хад асахтай газар учраас тэд уулын билээс 5 литрийн саваар зогсоо загвар ус цусны хүчинд галыг тархаалгүй тогтоосон гэдгийг онцгой байдлын алба багчид ярьж байлаа. Гэхдээ л 57 орчим га газар үнс болсон. Уг нь энэ газарт хуш, гацуур, нарс зэрэг шилмүст модод ургадаг байсан. Одоо олон мал талхалсан бууч шиг болсон энэ газарт мод ургаж ой болох хүртлээр хамгийн багадаа 10-аас 20 жил болно. Гэхдээ хуучин шиг шилмүст мод дахиж ургахгүй. Модных нь төрөл зүйл өөрчлөгдөхөөр байгалийнх нь бас экологид бас өөрчлөлт гарна. Хуучин шилмүст мод байж байгаа тэнд шилмүст мод байхад тэр ой байхад байсан амьтад ургамал одоо бүх зүйл нь өөрчлөгддөг. Тэгээ буцаад одоо навчт модоор сэргүү ургахаар навчт модонд одоо жишээ нь одоо хэрэн байхгүй шүү дээ. Ингэж шатсан газар 20-40 жилдээ хус, улаангар зэрэг навчит мод ургаад хамгийн багадаа 60 жилийн дараа л шилмүст мод ургах боломжтой болдог. Зориудаар нөхөн сэргээвэл хугацаа хэмнэх хэдий ч хүний хүч, хоролцоо, хөрөнгө мөнгө маш их шаардна. Харин манад одоогоор шатсан бүх ог нөхөн сэргээх боломж алга байна. Хитэг хүчтэй төмөрт ордсон болвол сэргэх магадлал байхгүй. Одоо үндсэн нь шатааж авцсан бол хэцүү дээ. Одоо манай Солонготын даваа мааван дээр бол ингээ харагддаг шүү дээ. Байгалийн аясаараа сэргэж ургана гэдэг бол бас нэг 100 жил шаардлагатай л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг хүний одоо оролцоотойгоор бүтээмжтэйгээр богино хугацаанд сэргийгвэл одоо бид нар хамгийн багадаа нэг 40-80 жил шаардлагатай. Одоо шилмэс лог бол 2-3 настай тарцаар үлөөжүүлэлт хийдэг. Энэ маань бол одоо нэг 10-15 жилийн дараа бол ерөөдөө залуу болоод бол ургаад гараад ирэх бүрэн боломжтой. Энэ 7 хоногт 7 төмөр гарснаас 3-ыг нь унтраасан бол Сэлэн аймгийн Хушаат, Зүүн бүрэн, Цагаануур, Мандал сумдад ойн төмөр асаж байгаа юм а. Үүнээс Хушаат сумын Бугтын ам орчим тархсан төмрийг хяналтандаа авсан талаар албаныхан мэдээлж байна. Уг нь манай улсын нийт нутгийн 8% л ой мод. Гэтэл энэ онд ганц 2 хүний санамсар болгоомжгүй үйлдэлээс болж 2791 га ой шатаж улсын хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийн хохирол учруулад байна. За бид та бүхэндээ ойн хээрийн төмрийн улмаас ургамал, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, эргээд нөхөн сэргээхэд ямар хугацаа зарцуулдаг тухай мэдээллийг дөнгөж сая үзүүллээ. За тэгвэл ан амьтанд төмөр хэрхэн нөлөөлөж байгалийн тэнцвэрт байдал алдагддаг болохыг хэдхэн жишээгээр та бүхэндээ одоо үзүүлцгээе. Богдхан уулын дархан цаазад газар нь 40 орчим амтай 20 горих булаг аршаан 588 төрөл зүйлийн ургамал ургадаг Монголын түүхэн дахилгад дэлхийн анхны дархан цаазад газруудын нэг юм. Хинтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богдхан уул юм. Тарваг, зурам, зараа, булаг, буг, бор гөрөөс, янгир зэрэг 54 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна. Жигүүртэн шуудаас бүдэн болчмор, хараацай, хайруултай, тогроо өрөвдас, харцаг, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Тэгвэл энэ олон ан амьтдад ой хээрийн төмөр хэрхэн нөлөөлдөг талаар бид тодрууллаа. Ганцхан одоо Богдхан уул гэлтгүй энэ манай Монгол орны тархас нутгаар амьдарч байгаа амьтад бол бүгд тийм онгон зэрлэгээр байдаг учраас хүн мал одоо амьтан бусад төрлийн одоо нэг тийм амьтан харахаараа их стресстэй дайж зүгтдэг. Тийм шанцаан чанартай байдаг гэж бид нар үздэг. За энэ төмөр гарсантай холбогдуулж тухайн уул нь манай амьдардаг зэрлэг амьтдад маань эрс хичээлийн тутмагтай байдал үүсэх эрсдэл үүссэн байгаа. Энэ дагуу бид бол биотехникийн арга хэмжээ авахар одоо ажиллаж байна. Яг одоо баруун ширээд дугуй цагаан хавцаа бол манай халуун бугын унсан нутгууд байгаа. Мөн баруун ширтээс баруун тишээ нутаг бол манай Янгир ямааны
бас гол нутгалж байгаа юу байгаа. Тэгээ манай Янгир ямаа голд нөхдийн дэшиг суурьцсан орж ирдэг бол иргэд сайн мэдчихэж байгаа бах. Энэ дагууг бол одоо Янгир ямаа ишгэлэх үе таарсан байгаа. Тийм учраас нэлээд бас нэлээд төгчгсөн Янгир ямаанууд маань эдж дижилийн хувьд бол нэлээд бас хомсдолтой байгаа учраас бол эрсдэлтэй байдал үүсэх өндөр боломжтой байгаа. Тэгээ сая гал унтрах холбоотой ажилтай холбогдуулж нөгөө иргэд маань сайн сарны үүднээс мото аялагчд маань ус зөөх, иргэд маань хөл хөдөлгөөн идэвхжтэй холбогдуулж нөгөө амьтдын 50 байх орчим бол нэлээд бас алдагдсан. Суурьч хөдөлгөөн бол тухайн бүсээс нэлээд баруун тишээ шахах хэдэн ажиглагдаж байна. Зэрлэг амьтдын дархац нутгийн эдэж тижэл бэлчээр нутгийг хамгаалах зорилгоор биотехникийн арга хэмжээг Богдхан уулын дархан цаазат газар тогтмол зохион байгуулдаг. Хаврын улиралд зэрлэг амьтад ичээнээс гарч үр дүл тех эмзэг үеийн байдаг учраас ой хэрийн төмөр ноцтой нөлөөлсөн байна. Одоогоор амьтад ой хэрийн төмрөөс дайжсан байгаа тул анхаарлаа илүү хандуулах цаг үе гэдгийг ой хамгаалагчид хэлж байлаа. За яг өнөөдрийн байдлаар Сэлэнг аймгийн хэд хэдэн суманд ойн хэрийн төмөр гарч мэрэгжлийн байгууллагын болон орон нутаг иргэд хамтран унтраах ажил өрнөж байна. Дөнгөж сая Сэлэнг аймгийн зүүн бүрэн болоод цагаан нуур суманд гарсан төмрийн нөхцөл байдлын талаар онцгой байдлын ерхий газраас шуурхай мэдээлэл ирсэн байна. Энэхүү мэдээллийг үзчихэд иргэд студидд уулзцгаая. Зүүн бүрэн суманд гарсан энэ ойж их мойлтын ууланд гарсан ойрын төмөр за мөн Ушаат сум руугаа ингээ орсон ойрын төмөр дээр нийт 380 албаагч ажиллаж байна. За төмрийн зүүн хэсэгт бол онцгой байдлын байгууллагын албаагчид за баруун хэсгийг бол бүрэн одоо шатлагын тархалтыг зогсоож доторх унанг хөвд за гуу жалга асаг хад асж байгаа хэсгүүдийг одоо бүрэн унтраахаар хяналтанд авахаар ажиллаж байна. За тэгэхээр Сэлэнг аймагт гарч байгаа төмрийн нөхцөл байдлын байгаа бол бид үргэлжлүүлээд эх 5 дугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр 4 дугаар сарын хувьд гэвэл салхи шуурга ихтэй байсан бол 5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээлэлээр мөн л ихэнх нутгаараа салхи шорон шуургатай байх төлөв гарсан байна. Сарын ихээр баруун аймагуудын нутгаар за мөн дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч 1-р 10 хоногийн дунд үеэс эхлээд зарим газараар хуур тундас оргоно. Мөн ихэнх нутгаар салхи шуурга шуурж сэрүүсэх төлөвтэй байна. Ерөнхийдөө 5 дугаар сарын хувьд цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байгаа учраас аюулт болоод гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг мэрэгжлийн байгууллагаас анхааруулсаар байна. 5 дугаар сарын хувьд агаар модох үеийг хугацааны хувьд авч үзвэл баруун болон төвийн аймагуудын нутгаар сарын ихээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч за 1-р 10 хоногийн дунд болон 3-р 10 хоногийн ихэнх хугацаанд хурд тундсорч салхичрөөсч шорон болон засан шурах шуурч болзошгүй байна. Харин зүүн аймагуудын нутгаар 1-р 10 хоногийн сүүл 2-р 10 хоногийн дунд 3-р 10 хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хурд тундсорч салхи шурах ихтэй байх магадлал өндөр байгаа юм. Харин говийн аймагуудын нутгаар 2-р 10 хоногийн дунд болон сүүлч 3-р 10 хоногийн сүүлчээр агаар модалтууд ажиглагдах төлөвтэй байна. За 5 дугаар сард бол агарын температур Төв аймгийн зүүн хэсэг, за Сэлэнгийн зүүн Хинти, Дорнодын хойд хэсгээрээ бол олон жилийн нэмсэн өгөөтэй. За говьлтай Баян хонгор дунд говь, Дорн говь, Өр хангай өмнөсөг, за өмнө говийн нутгаар бол олон жилийн нэмсэн дулаан байх төлөвтэй байгаа бол хурд тундсны хувьд гэх юм бол за Төв аймгийн зүүн хэсэг, Сэлэнгийн зүүн, за Хинтийн ихэнх нутгаар, за Дорнодын хойд хэсгээр бол олон жилийн нэмсэн ахиу урд тундас орох төлөвтэй байгаа бол бус нутгаар бол олон жилийн дундын орчим урд тундас орохоор байна. Агарын температурын хувьд баруун болон төвийн аймагуудын нутгаар 1-р 10 хоногийн дунд болон сүүл, 2-р 10 хоногийн эхэн болон сүүл, 3-р 10 хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дундаас 1-3 градусаар хүйтэн байна. Замун зүүн аймагуудын нутгаараа 1-р 10 хоногийн сүүл, 2-р 10 хоногийн эхэн болон дунд 3-р 10 хоногийн эхэн болон сүүл үедэд ихэнх нутгаар олон жилийн дундаас 1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байгаа юм. Харин говийн аймагуудын нутгаар 2-р 10 хоногийн дунд 3-р 10 хоногийн сүүлээр 1-2 градусаар сэрүүн байна. Харин хурд тундсны хувьд гэх юм бол сарын эхний хагасд бол хурд тундс харцангуй баг байгаа боловч за 2-р хагас буюу 3-р 10-ийн сүүлээр ихэнх нутгаар хурд тундс ихтэй байгаа тул за малчид ард дэрэг та бүхэн за богино хугацааны илүү наривчлсан мэдээг ашиглагыг зөвлөж байна. Зоригт өнгөрсөн 1 болон 2 3 дугаар сарын хувьд хурд тундс багтаа байсантай холбоотойгоор ихэнх нутгаар хурь ажилт ихтэй байна. За мөн 5 дугаар сарын хувьд хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байгаа учраас нийт иргэд та бүхнийг болзошгүй галт төмрийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
За хөтөлбөрийнхөө дараагийн хэсэгт анхаарлаа хандуулно. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар дээд боловсролын байгууллагын сурвалжлагчдад тэтгэлэг, зээл, бусадгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинжилэн баталсан байна. За мөн стратегийн ордыг түшгэлсэн үүсмэл ордын төрийн эзэмшилийн 34%-ийг тогтоох шаардлагыг засгийн газрын тогтоолоор албажууллаа. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн 3 үүсмэл орд буюу Ачаатэгт Зэс Эрдэнийн хувь, Эрдэнийн гэсэн компаниудын үйл ажиллагаа болон хилцээр явцтай танилцсан байна. Засгийн газрын шийдвэрээр эх өдрүүдэд Баялагын сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34%-ийг тогтоох хилцээрийг албажуулах юм а. Мөн өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө аваалга буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол үүнийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэжээ. Хэрвээ тэр тухайн овоолгыг ашиглаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалралтанд тэнцсэн компани нь гэрээ байгуулад эзэмшлийнхаа 34%-ийг нь Баялагын сандаа хуримтлуулад ингээд одоо ашиглалтын төлбөр болоод бусад төлбөрөө тухайн одоо үйлдвэртээ төлөөд явах ийм одоо болцоог болвол өнөөдрийн одоо засгийн газрын хурлаар одоо албажуулсан гэсэн үг. 2-7 хоногийн дотор бол бид нар засгийн газарт эцсийн байдлаар хилцээрийн үр дүнг одоо due diligence буюу одоо магадлан шинжилгээ хийгээд санхүү хуулийн багийн тусламжтайгаар одоо засгийн газар шийдвэр гаргуулна гэдгийг бас хэлье. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар боловсролын зээлийн сангийн журмыг шинжилэн баталжээ. Оюутнууд 2 дээр нэмэх 2 буюу дотоодын ихтэй сургуульд 2 жил суралцсны дараа дэлхийн шилдэг ихтэй сургуульд суралцах боломжтой. Энэ тохиолдолд боловсролын зээлийг олгодог болох юм. Мөн 10-аас дээш жил мал малсан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн ихтэй сургууль бэлчээрийн менежмент хөдөө аж ахуйн чиглэлээр үн хэлбэргүй суралцуулах. Гадаадад суралцаж байгаа оюутнууд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журам тусгажээ. Урд нь нэг өрхийн 2 хүүхэд тийм ээ сурахыг бол хязгаарладаг байсан. Одоо бол юм тэнцсэн бол одоо хэдэн ч хүүхэд суралцаж бас болохоор ингэж заасан. За ингэснээрээ бас энэ гадаад болон дотоодын одоо их сургалтын байгууллагын чадварыг бид дэмжиж за өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадд сурч ирээд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг нь илүү одоо оруулж ийн гэж бий болгож ийн гэж харж байна. Мөн хөгжлийн бэрхшээлт иргэд болон хөдөө орон нутгийн суралцагчдын дээд боловсрол эзэмших юм боломж нэмэгдэнэ. Бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай бүр бүлэг гаргаж ингэж оруулж ирсэн байгаа. Энэ сарын 28-ны өдөр хойд бүсийн чуулган болж өндөрлсөн. Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 109 гаруй санал зөвлөмж гарчээ. Тэгвэл өнөөдөр хойд бүсэд авч хэрэгжүүлэх 4 багц арга хэмжээг засгийн газрын хуралдаанаар баталгаажууллаа. Тухайлбал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мегаваттаас доош хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах. Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид 6% хүүтэй 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлтөө зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг танилцууллаа. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалд нь үндсэн хуультай зөрчилдсөн талаар үндсэн хуулийн цэцгийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Улсын хурлын хууль зүйн байнгын орооны гишүүд үзэж байна. За үндсэн хуулийн цэцгийн хувьд иргэний сонгох эрхийг хангах асуудлаар дүгнэлт гаргаад байгаа юм байна. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн одоогийн зохицуулалтаар бол сонгогчийн хувьд тойргийнхоо мандатын тоотоо тэнцвүү тооны нэр дэвшигчид одоо саналаа өгөх хувилбар үйлчилж байгаа. За өөрөөр хэлбэл тойрог нь 3 мандаттай нөхцөлд 3 нэр дэвшигчид, за 10 мандаттай нөхцөлд 10 нэр дэвшигчид саналаа өгөх одоо зохицуулалт үйлчилж байна. За гэхдээ үндсэн хуулийн цэцгийн хувьд цагаан хуудас өгсөн нөхцөлд хүчинтэй тооцож байгаа хэрнээ за дутуу одоо санал өгсөн нөхцөлд хүчингүй гэдэг байдлаар хандж байгаа нь одоо сонгогчийн эрхийг зөрчиж хууль хоорондын зөрчлийг үүсгэж байна гэдэг үднээс хандж байна. За тухайн асуудлаараа Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хувьд зөрүүтэй байр суурийг илэрхийлээд байна. Хүнд сонгохгүй байх эрхийг үлдээхгүйгээр заавал чи одоо 5 мандаттай газар 5 нэр дэвшигчийг тавуулангийн дугуулах хэрэгтэй гэдэг ийм одоо тулгалттай л энэ 19 оны 12 дугаар сарын 20-нд батлагдсан сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйл бол гарч байгаа. Цэц бол маш зөв юм хэлчихэд байгаа. Иргэн хүн ингээд 4 мандат дээр 4 мандат дээр ингээд нэг хүнээ сонгомоор байна шүү дээ. Чи яагаад миний сонгохгүй гэж бодож байгаа 3 хүнийг надаар хүчээр өгүүлээд байгаа юм бэ гэдэг ингээд яг үндсэн хуулийн хүний эрх, иргэний эрхийн асуудлаар нь бол би зөв зүйл гаргаж ийж бодож байгаа. Нэгхэн одоо хүнийг сонгох боломжтой ийм байдал руу ер нь түлхэх гэдэг нь өөрөө
юу руу түлхэх үү гэхээр парламентын намуудын төлөвшлийг эсэргээрээ сөрөг нөлөөлнө. Одоо бол ингээд цэцгийн төгөлтийг хүлээгээд авчвал багаар ажилдаг улс төрийн одоо баг байхгүй болох нь, намын бодлого гэж байхгүй болох нь, амиа бодороо намайг дэмжээрэй гэдэг ийм тоглолт руу орох нь, бодлогогүй болох нь. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууриас хандаад байна. За гэхдээ тухайн дүгнэлттэй холбогдох асуудлыг эхлээд төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хилцэх шаардлагатай, байнгын хороо дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулах нь зөв юм а гэдэг байр сууриас хууль зүйн байнгын хорооны гишүүд хандаж байна. За өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийн цэц тухайн асуудлаар бас холбогдох дүгнэлтүүдийг гаргаж ирсэн тохиолдол бий. За 1993, 2007 онуудад тухайн үед үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахдаа сонгогч дутуу санал өгсөн нөхцөл үндсэн хууль зөрчихгүй гэдэг байдлаар дүгнэлтээ гаргаж ирсэн. За харин энэ удаа үндсэн хууль зөрчиж байна гэдэг агуулгаар дүгнэлт гаргаад байгаа юм. За цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хэсэг эцсийн шийдвэрийг улсын хурл чуулганы нэгдсэн хуралдаанаараа гаргах юм а. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхийн үндэсний комиссийн Монгол улс дахь хүний эрх чөлөөний талаар 24-р хилтгэлийг хэлэлцсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссоос иргэний сонгох эрх зөрчигдсөн, өмгөөлийн үйл ажиллагааны хараат бус байдал хангагдаагүй, мэргэжлийн эрхийг баталгаажуулах шаардлага үүссэн. Төрийн байгууллага болон албан тушаалтанд гаргасан иргэдийн хүсэлт шаардлага бүрэн хэрэгжидэггүй, бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн тоо өссөн талаар илтгэлдэн онцлон дурдсан байна. За тэгвэл олон улсын валютын сан Дэлхийн банкнаас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн хаврын чуулга уулзалт Америк нэгдсэн улсын Вашингтон хотод болсон байна. Энэ удаагийн чуулганаар Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, Америк нэгдсэн улсын худалдааны бодлого, хөгжиж байгаа орнуудын өрийн асуудал зэрэг сэдвүүдийг хэлэлцжээ. Олон улсын валютын сан 2025 оны Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 3.3%-аас 2.8% болгон бууруулсан. Энэ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын импортын татваруудын улмаас үүссэн худалдааны хурцдмал байдал, бодлогын тодорхойгүй байдалтай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Энэхүү хямрал дунд хугацаанд үргэлжилнэ гэж олон улсын валютын сангаас таамагласан бол дэлхийн нийт хямралыг хэрхэн бага хохирлоор даван туулах, эрчим хүчний шилжилт, өсөж буй хэрэглээг хангах боломжийн талаар төлхөө анхаарч байна. Худалдааны дайлаас шалтгаалаад зөвхөн Монголд биш, бүс нутаг болон дэлхийд дахин тэр чигээр нь ингээд юм тодорхой бус байдлаас үүссэн айгүй их ингээд зардал гарах нэ. Тодорхой бус байдал нь өөрөө ингээд олон улсын эдийн засаг санхүү төсөвдөр нь бүгдэн дээр нь ингээд зардал болдог учраас Монгол энд бэлэн байх хэрэгтэй. Нэмэлт зөвлөмж өгч. Хөгжиж байгаа жижиг эдийн засгийн орнуудын дам нөлөө орж ирж таарна. Ягаад гэвэл тухайн улсуудын дотоодын эрэлт дээр нь гадны бүтээгдэхүүнийг одоо хязгаарлалчлаа шүү дээ. Тэгэхээр дотоод эрэлт нь өсөж байна. Тэгэхээр дотоод эрэлтээс үүдэлтэй одоо инфляцууд дотоодоо өсөх магадaltaй. Энэ нь Монгол улсын хувьд одоо дамжиж орох нөлөөллийг бол бас бүрдүүлж байгаа. Гэхдээ тэрийг бол илүү сайн тодруулах хэрэгтэй байна. Мөн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэхин хэрээр хөрөнгийн урсгал алт руу чиглэж байна. Түүнчлэн эрчим хүч батарейны нөөцийг Америкийн нэгдсэн улс тэргүүтээ дэлхийн томоохон гүрнүүд идэвхтэй олборлох сувгуудыг эрэлхийлж байгаа юм а. Үүнээс болж энэ салбарын хөрөнгө оруулалт удааширч байгааг олон улсын шинжээчид онцолсон байна. Дөнгөж сайхан бид нар Европын хөгжлийн банктай уулзаад ирлээ. Тэгээд дахиад нэг тэрбум орчим долларын их усрыг одоо Монголын эрчим хүчинд зориулах гэсэн байдлаар ярилцж байна. Өдөөс өмнө бид нар бас энэ Бахрейн улсын сангийн сайд замун төв банкны ерөнхийлөгч нартай нуулзаад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах, замун засгийн газар хоорондын гэрээ хэлцээрийг хийх чиглэлээр бол бас харилцан тохиролцоонд ингээ өрөөд явж байна. Хувийн сектор бол одоо яг энэ цаг үед хамгийн хүнд байдалд орж байгаа гэдэг утгаараа хувийн секторыг илүү их дэмжих тал руу анхаарах хэрэгтэй. За мэдээж хувийн сектор дэмжих хамгийн гол хэсэг нь бол санхүүгийн зах зээл, санхүүжилт өгдөг байгууллагууд. Тэгэхээр санхүүгийн зах зээлийг яаж бас хүчтэй байлгах вэ? Тэгэхээр ийм хүнд үед бол санхүүгийн зах зээлийг хүндрэлд оруулахгүй байхаар хүчтэй байлгаж хувийн сектор дэмжих нь хамгийн чухал байна гэж ийм зүйлийг бол бас нэлээд тодорхой ярьж байгаа. Ийхүү олон улсын валютын сангийн хурлаар тус сангийн гишүүн орнуудыг худалдааны хурцдмал байдлыг бууруулахын тулд хурдан арга хэмжээ авахыг уриаллаа. Ингэж байж Америкийн нэгдсэн улсын импортын татвараас үүссэн эдийн засгийн тодорхойгүй байдлыг арилгаж худалдааны хурцдмал байдал, өрийн дарамт, санхүүгийн докторгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа юм а.
Эрдэнэс Монгол компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал боллоо. Тус компани өнгөрсөн оныг хэрэг жилд үр дүнгийн жилээр зарлаж бизнес төлөвлөгөөндөө стратегийн 4 зорилго, 5 чиглэл, 19 зорилтын хүрээнд нийтдээ 53 үйл ажиллагаа, 69 арга хэмжээг төлөвлөж 92% гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна. Эрдэнэс Монгол нийтлийн хувьд үндэсний баялагын сангийн тухай анхдагч хуулийн төслийг улсын хурлаар батлуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хуримтлалын санд 500 гаруй тэрбум төгрөгийг төлрүүлж иргэн бүр нэрийн данстай болсон. Мөн Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын хурал засгийн газрын тогтоох шийдвэрийг гаргуулснаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш мэндэлсэн Монгол улсын 900 мянган иргэнд 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлж 3.4 сая иргэнд 1.2 их найт төгрөгийн ногдол ашиг хуваарлсан байна. За Эрдэнэс Монгол нэгдэл маань бол 2024 онд нийт 15.9 их найт төгрөгийн орлого төвлөрүүлж 5 их найдын татварыг ол төлсөн байгаа. За энэхүү одоо амжилтыг үзүүлэхэд бол мэдээж засаглалыг бол одоо зөв байлгах, оновчтой байлгах. За нөгөө талаасаа бол компани нэгдлийн соёлыг төлөвшүүлэх ажил бол чухал гэж бол ингэж ажиллаж байгаа. Эрдэнэс Монгол нэгдэл удирдлага стратеги зорилготойгоор ажилласнаар нийт 15.9 их найт төгрөгийн орлоготой 5.4 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Монгол улсын гадаад валютын нөөцийн 80%-ыг бүрдүүлж 5.2 их найт төгрөгийг улс орон нутгийн төсөвт оруулжээ. Өмнөх оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 27%-аар, хөрс хуйлалтын хэмжээ 41%-аар өсч, нүүрс олборлолт дээд амжилтыг тус үзүүлсэн байна. Цагийн үрдийг сонгоодж байгаа үзэгчдэнд баярлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2020-оос 2030 оныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан. За хэдийгээр энэ чиглэлд засгийн газраас стратеги хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн ч гэлээ нөхцөл байдал сайжрахгүй салбарын төлөөллүүд хэлж байгаа юм. Зам тээврийн ослын улмаас аминаас эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох иргэдийн тоо буурахгүй байгаа нь үүнийг зохицуулдаг эрх зүйн орчинтой холбоотой юм. За энэхүү асуултын хариултыг тодруулахаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг манай сурвалжлага баг хүндэн сурвалж ирсэн юм а. Зөвхөн 2024 онд тээврийн цагдаагийн алба 3 сая гаруй зөрчил илрүүлжээ. Үүний дийлэх хувьд нь торгуул шийтгэл ногдуулж 20 мянга гаруй жолоочийн эрхийг хассан байгаа юм. Улсын хэмжээнд жолооны үнэмлэхдээ нийт 2 сая орчим иргэн байдгаа гэж тооцвол бараг л жолооч болгон замын хөдөлгөөнд зөрчилдөд оролцож байна уу гэлтэй. Зам тээврийн ослын 98% нь жолоочийн буруутай үйлдэлээ гэж мэрэгчлэнүүд үзсэн байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг 10 жилийн өмнө шинжилэн найруулсан. Гэсэн ч өнөөдөр хүртэл жолооч суудлын бүсээ зүүх, хөдөлгөөнд оролцож байх үедээ явган хүний гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөх гэх мэт энгийн дүрмийг ч биелүүлэхгүй байна. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим заалтыг шинчлэх, аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг боловсронгуй болгох шаардлага тулгараад байна. Зайлшгүй энэ аюултай байдал үүсгээд байгаа энэ зөрчлүүд дээр хэм хэмжээ оногдуулж байгаа хуулийн хэм хэмжээ хариуцлагын төвшин хувь үнэхээр болж гинүү юу гэдгээ бас одоо харах цаг болцсон байна л гэдэг ийм асуудлыг бол хөндөж тавиад байгаа. Нөгөө талаас зам тээврийн осол гэмтэргийн шалтгаанд дан ганц жолоочийн хариуцлагагүй үйлдэл хамаарахгүй. Үүнээс гадна замын байгууламжийн стандарт хангаагүй байдал осол гарахад нөлөөлдөг. Тиймээс хууль дүрм журмын биелэлтэд бүх анхаарлаа хандууллаа гэд замын хөдөлгөөний зөрчил ослын тоо буурна гэсэн баталгаа биш юм а. Тэгэхээр бид нар яалчгүй нэг газар олон дахин энэ автотээврийн осол гараад байгаа энэ цэгүүдийн нэг номерт бид нар зэгцэлж янзлах шаардлагатай орон нутагт. Манай зам бол одоо хэдий 18 аймгийн холбосон Монгол улс 7800 км хатуу хүчилтэй автозамтай жигсэн насжилтын хувьд бол нэлээд хөшөрсөн. За тэгээд техник их болсон учраас ер нь замыг бол одоо өргөтгөж дөрвөн игнэ болгох ийм асуудал бол маш чухал юм байна. Зам тээврийн ослын талаас илүү хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг. Тэр дундаа Говьсүмбэр аймагт осол гэмтлийн тохиолдол хамгийн их байна. Зам тээврийн ослын тохиолдол их байгаа шалтгаанд Говьсүмбэр аймгийн газар нутгийг дайрах усан чанартай автозамын эвдрэл болон тээврийн хэрэгслийн бүрэн бус байдалтай холбоотой гэдгийг аймгийн төлөөлөл хэлж байна. Говьсүмбэр аймгийн босоод тэнхлэгээр дайрж өнгөрч байгаа автотээврийн одоо ачаалал нь бол өдөртөө за энгийн үед бол нэг 500-аас 600 машин дайрч өнгөрч байна.
цементний үйлдвэрээс одоо компаниуд маань цемент баазаар одоо цементээ авахдаа дандаа дац зөрүүлж авдаг. Энэ дээр нь бид нэр одоо замын цагтын газар маань хяналт тавих гад бас төдийлөн одоо хяналтанд авч чадахгүй байгаа л да дандаа. Ялангуяа орон нутгийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа том аврын тээврийн хэрэгслийн даацад хяналт тавих нь чухал байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхой болгохоо гэдгийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс онцолсон юм а. За тэгэхээр судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн зарим сурагчдын сургуульдаа ирж очих зам аюултай байна гэж багш эцэг их сурагчид дүгнсэн байна. Учир нь гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн хувьд гэрэлтүүлэггүй, залбир ноход болон архитан согтуурсан хүмүүс ихтэй гудамж талбайгаар сургуульдаа явж хүрдэг юм. За энэхүү эрсдэл нь хотын төвөөс зайдуу алсагдсан сургуулийн хувьд өндөр байгаа юм а. Санган харахын 44-р хороо буюу баруун салаанд байршилтай 124-р сургуульд нийт 1600 гаруй хүүхэд суралцж байна. Зарим сурагчдын хувьд хамгийн холдоо баруун салааны эцэс сургууль хүртэл 10 орчим километр алхаж ирдэг тухайга ярьж байлаа. Сургууль хүрэх зам нь явган хүний зам байхгүй, хол учир автобус явдаггүй, залбир ноход их тул гинт дайрах зэрэг эрсдлүүд гардаг байна. Нэлээд хол замыг туулж сургуульд ирдэг. Автобус дамжиж явдаг болохоор бүр хэцүү байдаг. Улаарын алчаар гэрээ лугаа явах гол ямар ч гэрэлгүй харах байдаг болохоор хэцүү байдаг. Жаахан аюултай амар бол нэм дайрдаг нохоонууд байдаг. Төрийн ингээ хажуугаар амар эвгүй ингээ өнгөрөхөөр тэрүүнээс нь амар айдаг. Ангийн 38 сурагчтай. Одоо нэг тэн хагас нь холоос явдаг. Тэр нэг 7-8 км орчим байгаа юм бол тийм л байна. Холоос явдаг хүүхдүүдэд ер нь нөгөө энэ юуны гэрэлтүүлэг гэдэг нь манай энд аягүй тутмаг нөгөө гудамны. Тэгээ одоо тэр чин зарим бүр уул руу явж байгаа хүүхдүүд байгаа. Энэ хичээлийн жилд 74 сургуулийн 57 чиглэлд сургуулийн автобус үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нэг сургуульд нэгээс 2 сургуулийн автобус үйлчилдэг гэсэн үг юм байна. Сургуулийн автобусны хувьд хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлж хүүхдийг аюулгүй гэр сургууль хооронд тээвэрлэх үүрэгтэй. Гэвч тогтсон маршрутын дагуу явдаггүй бөгөөд энэ нь сурагчдын хичээлийн хуваарьтай цаг нь таардаггүй, хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд энэ үйлчилгээ нь хүрдэггүй байна. Сургуулийн автобус явдаг. Гэхдээ бол маршрутын дагуу явдаг. Цаанаас заагдсан. Тэр нь бол мэдээж дандаа нөгөө засмал замаар явдаг. Бомбтой аршаан тэгээс баруун салааны эцэс хүртэл явдаг. Дээшээгээ одоо манайх чинь тийшээгээ гэхэд уул руу гарсан тийм юм байхгүй. Автобус явахгүй шүү дээ. Ер нь бол өөртөө хүүхдүүд алхаал явждаг. Эцэг эхчүүдийн хувьд гудамжны гэрэлтүүлэхийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай байна гэдгийг хэлж байсан юм а. Манай улс дэлхийн өндөр хөгжилтэй улс орны адил хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлахаар салбарын яам хууль санаачлан ажиллаж байна. 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийг энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулах юм бол эх хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Цахим орчны хэрэглээ сүүлийн 5 жилд огцон өсч өсвөрийнхний 92% нь нийгмийн сүлжээ ашиглаж байна. Тухайлбал энгийн харилцаанд ашиглахаас илүүтэй хичээлийн даалгавар гүйцэтгэх, нэмэлт давтлага зэрэг бүхий л харилцааг Facebook-ийн чатаар мэдээлэл солилцож авч байна. Гур нь англи хэлний давтлага одоо ингээд Facebook-ээр одоо ярьж хагаад хоорондоо ярьж хагаад одоо дэлгэцээ ширлж хагаад мэдээлэл авдаг. Нэг ангийн группээс л авдаг та. Тийм тэгээд заримдаа англи хэлний сургууль манай анги багш ордог. Би одоо 13 настай. Facebook хэрэглээд хэр удаа? 7 жил болж байгаа. Facebook-ээс ямар мэдээлэл олж авч? Facebook-ээс хичээлтэй холбоотой юмнууд хайж байгаа л яадаг. Сурагчдын хувьд бол манай анги 33 сурагчтай 8 ангийн сурагч байгаа. Тэгээд энэ хүүхдүүд маань яг Facebook хүүхэд болгон Facebookтэй хүүхдүүдийг ингээд утсан л хураахгүй бол сурагчид маань ерөнхийдөө л тэгээд Facebook-ийн орчиндөө байдаг. Тэгээд Facebook-ийн орчинд байна гэдэг маань хичээлээс гадуур одоо янз бүрийн мэдээлэл харах те цензургүй мэдээллүүдийг харах юм боломжтой байдаг учраас би бол Facebook-ийг ямар ч хэсэг хязгаарлах зүйтэй гэж бодож байгаа.
Цахим орчны хэрэглээ хит их байгаа энэ үед салбарын яамнаас хэрэглээ хязгаарлах хууль санаачилсан. Тодорхойлбол 16-аас доош насныхан Facebook, Instagram, TikTok, Snapchat, Twitter ашиглахгүй байхаар тусгажээ. Ингэснээр цахим орчинд гарч болох эрсдлийг бууруулах, нөгөө талдаа утасны хамаарлыг багасгах зорилготой эх сардаа багтааж хууль зүйн дотоод хэргийн яамд танилцуулгаар болсон байна. Одоо хуулийн төслийн үзэл баримтлал хүргэгдээд энэ 7 хоногт ингээ батлагдахаар төлөвлөгдөж байгаа. За үзэл баримтлал батлагдангууд үзэл баримтлалын хүрээнд хуулийн төсөл өөрөө боловсруулагдах ёстой. За ди парламент дээр хуулийн төслийн одоо бичиг баримтууд судалгааны тайлангууд тавигдаж олон нийтийн саналыг авна. Ерөнхий боловсролын сургуулийн дийлэнх нь харилцаандаа Facebook аппликейшн ашигладаг. Тэгвэл зөвхөн боловсролын байгууллагт зориулсан платформ нэвтрүүлж өдөр тутмын эрс, сурвалжтын дүн, цаашлаад хичээлийн хөтөлбөр зэргийг багтаасан аппликейшнээр зохицуулт хийгдэх юм байна. Сургууль бүрт хүүхдийн тоогоор хувьсах зардлын тодорхой хувь аппликейшны төлбөрийг төлөх байдлаар зохицуулалт хийгджээ. Шууд төр хөгжлийн түвшлэр буй зах зээлийн зарчмаар нь задгаа тавьсан сургуультай манай энэ боловсролын сургалтын систем гэдэг байгууллагууд шууд гэрээ байгуулахаар ингэж хийгдсэн байна. За сургууль маань өөрөө ямар систем ашиглахаа өөрсдөө сонгодог ийм хэлбэр рүү орсон. Тэгэхээр миний ингээ ордог ингээ бүх ангиуд гарч ирнэ. Би болохоор өөрөө Монгол хэл уран зохиолын багш болохоор 6А, 6Г, 6D, 8Я ингээ ангиуд ирсэн багш их болохоор ингээ арай өөр харагддаг. Урдаа ингээ одтой. Монгол хэлний одоо жишээ нь сонгон гэх юм бол 12-ийн ямар бүлгийн хүүхдүүд сонгосноо шууд явах вэ гэхээр анги үсгээд ингээ сонгоны хүүхдүүдэд нэмээд оруулах боломжтой. Дэлхийн бусад улс орнууд яг энэ жишгийг барьснаар олон эерэг өөрчлөлт гарсан байна. Хамгийн ойрын жишээ Австрали улс гэхэд өнгөрсөн оны 11-р сард хуулиндаа 16-аас доош насныхан олон нийтийн сүлжээнд нэвтрхийг хоригложээ. Ингэснээр гэмт хэргийн гаралд буурсан үзүүлэлт үргэлжилж байна. Ирэх сар засгийн газар танилцуулж намрын чуулганаар батлуулж чадвал эх хичээлийн жилээс мөрдөх боломж бүрдэх юм а. За хуулийн болон эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын чуулганаар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татсан. За цаашдаа энэхүү хуулийн төслийн эрх зүйн зохицуулалтын хийдэл болоод хоорондын уялдааг хангахын тулд аль зүйл заалтад юуг тусах шаардлагатай болохыг салбарын төлөөллүүдээс тодруулсан юм а. За энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэхээр студид манай сэтгүүлч Бямлавг ажиллаж байна. Оройн төргийн үзэгчтэй. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний хувьд төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. За яг энэ ч утгаараа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь экспортод чухал нөлөө үзүүлж байгаа юм а. За энэ хуулийг анх 2022 оны 12 дугаар сард баталсан байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалдаг хуулийн зохицуулттай болсноор за Монгол улс 2023 оны 1-р сарын 12-ноос 2025 оны 3-р сарын 14-ний байдлаар гэхэд нийтдээ 43 тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 17 гаруй их найт төгрөгөөр арилжаалсан ийм үзэлттэй байна. За тэр дундаа хамгийн их бүтээгдэхүүн арилжаалсан сарыг харах юм бол 2024 оны 4-р сар байгаа юм. 55 удаагийн арилжаагаар 4.2 тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 950 гаруй тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. 3-р сарын 27-нд аж үйлдвэр, эрдэс баялагын сайд болон хууль зүйн дотоод хэргийн сайд нар уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын даргад өргөн мэдүүлсэн. За үргэлжлүүлэн 4-р сарын 17-нд за яг энэ хуулийн төслийг улсын хурлын чуулганаар хилцсэн. Цаашлаад 4-р сарын 25-нд хуулийн төслийг засгийн газраас эргүүлэн татсан байгаамаа. Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай гормоор оруулсан ч за боловсруулалт хангалтгүй зарим өөрчлөлтүүдийг дахин судалж өөрчлөх шаардлагатай гэж улсын хурлын гишүүд болон салбарын төлөөллүүд үзсэн байна. Энэ хууль хэрв энэ хэвээрээ батлагдах юм бол Монгол улсад асар их хохиролтой. Өөрөөр хэлбэл Монгол улс төсвөө зохиож чадхаа байна. Төсвийн орлого чинь тэр чигээрээ эрсдэл тушрна. Аж ахуй нэгжүүд чинь тэр чигээрээ эрсдэл тушрна. Дэлхийд байхгүй ийм сонин хуулийн өөрчлөлт орж байна. Тэр нэр нь юу гэхээр зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан гэж байгаа. Энэ улс орнын гэрээн дээр бас санал авдаг байгаа чи. Бид бүхэн ээлтод байх тухай яриад байгаа. Хиний ямар төслүүд ямар байдлаар одоо орж болох вэ гэдэг ийм нээлттэй байдлаар хуульчилж өгөх нь одоо зөв юм уу гэсэн ийм одоо байна. Түүний цаана бас ямар нэгэн томоохон төслийн явуулж байгаа хүмүүсийн бас одоо лобби ашиг сонирхол бас агуулдахгүй дээ гэдэг ийм хардлага байна. Энийг бол бид нар маш нухацтай ярих хэрэгтэй.
Хоёр дахь нь ам үнэтэй холбогдлолтой, хил үнэтэй холбогдлолтой асуудлыг бол бид бүхэн байнга ярьдаг. Яг үнэндээ нүүрсний улгын асуудал бол нүүрс экспорт гэхээсээ илүүтэй тээврийн үндсэндээ одоо асуудал одоо тэр чигтээ бол одоо байсныг бол бид бүхэн бол харсан. Тийм учраас дахиад энэ одоо тээврийн асуудлыг хоёр энэ үнийн зөрүүнээс гаргаж ирдэг энэ байдлыг бас бий болгох оролдлого үүний цаана байгаад байгаа юм шүү. Үүнтэй холбогдлолтой тодорхой бас агуулгууд орж ирж байна. Нэгэнт уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татсан тул цаашаа уг хуулийн төслийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарах нь чухал байна. За үүнд Монголын уул уурхайн үндэсний асоциац ямар байр суурьтай байгааг тодруулсан юм. Биржийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр бас бид нар гишүүн байгууллагуудаас санал авч үзэхэд бол арилжааг бол одоо бид нар хилийн нөхцлөөр арилжиж байгаа бол ам нөхцлөөр арилжих нь бас дотоодын бүтээгдэхүүн худалдаа авагч нартаас дотоодын үйлдвэрлэгч нарт биржийн арилжаанд оролцох одоо тэр боломжийг бүрдүүлэх юм байна. Энэ талаас нас харж үзээч гэдэг ийм санал бас ирж байна. За мөн хуульдаас тусгагдсан байгаа брокерийн харилцааг бас яг хуульд бол нэлээд сайн оруулж өгсөн. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт бас энэ зүйл заалт нь хэрэгжихгүй бас одоо жил гаруй хугацааг өнгөрөөж байна. Тэгэхээр энэ дээр бас брокеруудын одоо арилжаанд оролцох тэр боломж нөхцөлийг нь бүрдүүлэх тал дээр бас анхааралтай авах шаардлагатай гэсэн ийм одоо зүйлүүд бас байгууллагуудын зүгээс бол саналаар ирж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нь орлого төвлөрүүлэх, за энэ байдлаар холбогдох асуудлуудыг шилэн нээлттэй болгох, шудраг үнийн өрсөлдөөнийг бий болгох гэсэн зорилготой. За энэ хуулийн хүрээнд Эрдэнэс 5 толгой, Дархан төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс минерал гэсэн төрийн болон орон нутгийн өмчөд компаниудын уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм а. За энэ удаагийн хуулийн болондоо уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжах хуулийн төслийн талаар тодруулан мэдээлэл хүргэлээ. За баярлалаа. Өнөөдрийн хуулийн болон та бүхэнд манай сэтгүүлч Бямбал хав хүргэлээ. Мэдээгийн зааш үргэлжлүүлж байна. Тэгэхээр Улаанбаатар хот дох Оросын шинжлэх ухаан соёлын төвд авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн өд зориулсан Монгол шуудангийн сэдэвчилсэн маркийн нээлт мөн анхны өдрийн дугтуйн хамгаалах ажиллагаа өнөөдөр болсон байна. Маркийн хэмжээний хувьд 36 харьцан 36 мм бөгөөд кварт буюу 4 маркны блокийн хэмжээ нь 110 харьцан 110 мм юм байна. Тус маркны зураачаар баттүр ажилласан байна. Маркийг офисетор хэвлсэн нь онцлогоо гэж зохион бүтээгчид нь онцлон хэлж байсан юм а. Дидиш телевиз хэрэглэгчдийн хүсэлтээр төхөөрөмж шинжлэх хаяныг эхлүүлээд байна. Олон жил ашигласан төхөөрөмжөө шинээр сольж технологийн хувьд шинжилэн шилжих боломжтой болж байна. Шинжлэгдсэн төхөөрөмжтэй болсноор Монголын шилдэг 150 сувгийг үзэх боломжтой. Мөн шин шилдэг кинонуудыг кино сангаас үзэх, Монгол орны хаанаас ч цаг агаарын мэдээллийг шууд найдвартай харах зэсийг нэвтрүүлсэн байна. Ямар ч сувгийн хөтөлбөрийг бичиж авч цагт бариулалгүй нөхөж үзэх боломжтой юм. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу төхөөрөмжийн шинжилэл хийгдэж, багцын гэрээгээр хөнгөлөлтөө өнөр хуваан төлөх нөхцөлтөөр авах боломжтой юм байна. За энэ шинэ төхөөрөмжийн маань гол онцлог нь болохоор одоо хөдөө орон нутагт ялангуяа малчтад одоо интернетгүй ч юм уу юм газар цаг агарын мэдээллийг одоо ингээд тухайн өрн аваад авах юм боломжгүй байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ нь болохоор яг Монгол орны одоо хүрээнд одоо гэх юм уу яг дуртай газраас хаанаас ч одоо энэ цаг агарын мэдээллийг хүссэн газраас авах юм боломжтой байгаагаар бас онцлогтой байна. Тийм хуучин төхөөрөмжийг бидэд одоо хамгийн одоо байж болох юм дүнээр илүү одоо тийм нөхцлөөр маш одоо тийм ашигтай их нөхцлөөр энэ бол хэрэгжтэй санал болгож байгаа. Дидишийн бүх салбараас болон орон нутгийн гэрээд борлуулагчдаас төхөөрөмжийг солиулж авах боломжтой, өөрт тохирох нөхцлөөр хамгийн хямдар авах боломжийг хэрэглэгчдэд санал болгож байна. За бид та бүхэнд улсын хурлд улсын үйл явдлын мэдээлэлээс хүргэлээ. Хэдхэн оройн дараа та бүхэнд манай орчуулагч редактор Мөнгөжин олон улсын мэдээлэл хүргэх гэж байна. Ингээд өнөөдрийн олон улсын мэдээгээр. Америкийн нэгдсэн улс автомашины импортод тогтоосон тарифаа сулруулах шийдвэр гаргав. Оросын албаны улс бүгд найрамд гардчсан Солонгос ард улсыг төмөн голоор холбох гүүрний барилгын ажил эхэлжээ. Орой минь төргий. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа мигмар гарагт автомашины импортод тогтоосон тарифа хэсэгчлэн сулруулах шийдвэр гаргалаа. За ингэхдээ импортын сэлбэг эд анги ашиглаж Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр угсардаг автомашины борлуулалтаас автомашин үйлдвэрлэгчдэд буцаан олголт өгөх замаар дотоодын автомашин үйлдвэрлэл угсралтыг дэмжих зорилготой байна. За харин энэ нь гаднаас орж ирдэг бүтэн угсарсан автомашины импортод хамаагүй болохыг онцоллоо.
Америкийн нэгдсэн улс энэхүү импортын сэлбэгний хөнгөлөлтийн системийг эх 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Одооноос эхлэн 2026 оны 4-р сар хүртэл 1 жилийн хугацаанд импортын сэлбэгээр автомашин угсарч Америкийн нэгдсэн улсын зах зээлд борлуулснаас 375% хөнгөлөлтийг автомашин үйлдвэрлэгчид хүртэх бол түүнээс цааш 2027 оны 4-р сар хүртэлх 1 жилийн хугацаанд 2.5% буцаан олголт авах юм байна. Дональд Трампын засаг захиргаа үүнийг тарифын асуудлаар шийдэлт хүрсэн анхны амжилттай тохиролцоо гэж дүгнэж байна. 25% галийн тарифаас үүдэлтэй импортын сэлбэгний үн тэнгэр татвал Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр автомашин угсардаг компаниудад хүн тусна тэдэнд очих хохирлын хэмжээг багасгахын тулд ийм арга хэмжээ авч байна гэж Трамп тайлбарлажээ. Америкийн нэгдсэн улсад автомашин угсардаг Toyota, Volkswagen, Hyundai зэрэг 12 компани хамтарсан бүлэг Трампын энэ шийдвэрийг сайшааж байгаа ч Америкийн нэгдсэн улс дахь автомашин үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд илүү том алхам хийх хэрэгтэй гэж үзэж байна. Тэр тусмаа автомашины импортод тогтоосон 25% татвар зогсож байж бодиттой үр дүн үзүүлнэ гэж үзэж байна. Автомашины эд ангид тогтоох тарифын бодлогыг зөөлрүүлэх шийдвэртэй зэрэгцэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тангараа өргснөөсөө хойш 100 дахь өдрөө тэмдэглэн Мичиган мужид очиж үг хэлсэн байна. Мичиган муж нь Америкийн нэгдсэн улсын автомашины үйлдвэрлэлийн анхдагч муж болсон газар юм а. Энэ өдрийг тохиолдуулж Америкийн нэгдсэн улсын худалдааны сайд Ховард Лутник нэрийг нь тодорхойлоогүй нэг улстай тарифын асуудлаар амжилттай тохиролцож хариу тарифа бүрэн зогсоохоор болсон гэж CNBC агентлаг ярилцлага өгсөн байна. Цагаан ордны зүгээс мөн энэ ямар улс вэ гэдгийг тодорхой мэдээлсэнгүй. Гэхдээ Трампын 100 дахь өдрийн мэдээлэлээс харуул энэ этгэг улс байх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Ховард Лутникийн ярилцлага мөн 4-р сард их хэмжээгээр унсан байсан Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн бирж дэх индексүүдийг бага зэрэг өсгөд түлхэж суллаа. Трампын засаг захиргаа мөн зарим улс орнуудын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр тарифа 90 хоногийн хугацаатай хойшлуулад байгаа. Энэ 90 хоногийн хугацаа дуусгаас өмнө амжиж 90 улстай тарифын асуудлаар тохиролцох зорилтыг Трампын засаг захиргаа тавиад байна. 2025 оны эхний улиралд бүгд найрамдагтад ард улсын аж үйлдвэр болон экспортын хэмжээ төсөөллөөс давж өссөн үзүүлэлт гарсан. Харин 4-р сар гарснаас хойш дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал Америкийн нэгдсэн улсын тарифын бодлогын нөлөөгөөр Хятадын аж үйлдвэр экспортын хэмжээ буурсан үзүүлэлт гарсан байна. Бүгд найрамдагтад ард улс 2025 оны эдийн засгийн өсөлтөө 5% хүрнэ гэж төсөөлж байгаа ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харуул төсөөллөөс доогуур үзүүлэлт харуулж магадгүй байна. Аж үйлдвэрийн бүтээмжийг тодорхойлдог худалдан авалтын менежерийн индекс бүгд найрамдах Хятад ард улсад энэ сард босго 50%-аас буурч сүүлийн 16 сарын хугацаанд хамгийн сул үзүүлэлтийг харууллаа. Өнгөрсөн 3 дугаар сард Хятадд аж үйлдвэрийн худалдан авалтын менежерийн индекс 50.5%-тай байсан. 4 дугаар сард энэ индекс 49.7% болж буурах болов уу гэж Bloomberg тооцоолол гаргаж байснаас аж үйлдвэрийн бүтээмжийн индекс хавь илүү доогуур үзүүлэлтийг харуулж байна. Өмнөх сарын аж үйлдвэрийн өндөр бүтээмж гадаад орчны гинтийн өөрчлөлт зэргээс үдэж энэхүү аж үйлдвэрийн бүтээмж огцон буурлаа гэж статистикчид үзэж байна. Тэгвэл аж үйлдвэрийн биш худалдан авалтын менежерийн индекс буюу үйлчилгээний салбарын бүтээмж өмнөх сараас 1.4% буурч 50.4%-тай гарсан байна. Хоорондоо нэгт уялдаатай бүгд найрамдагтад ард улс Америкийн нэгдсэн улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид буурсаар уналтад орох өндөр магадлалтай гэж эдийн засагчид үзэж байна. Хятадын эдийн засаг нэг ялангуяа ковид цартахлаас хойш дөнгөж сэргэж эхэлж байсан ч гадаад хүчин зүйл болоод дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалж буцаад суларч эхэлж байна. Дотоод хүчин зүйл гэдэгт дотоодын эрэлт хэрэглэгчдийн худалдан авалт муу байгааг нэрлэж байгаа юм а. Макро эдийн засгийн судалгаа явуулдаг Capital Economics байгууллагаас Хятадын энэ оны эдийн засгийн өсөлт 3.5% руу хүрч доошилж магадгүй гэж үзэж байна. Яг энэ хүнд нөхцөлд Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих багц хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Тухайлбал Хятадын ардын банкнаас бодлогын хүүгээ тансан бол засгийн газар үл хөдлөлийн салбарыг иргэн хөл дээр нь босгохоор олон талт арга хэмжээ авсаар байна. 3 дугаар сард Хятадын эрх баригчдын уулзалтаар 2025 онд хотожсон бүсэд нийт 12 сая ажлын байр шинээр бий болгоно гэж амласан. Гэвч 4 дугаар сар гарсаар ажил эрхлэлт буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн өнөөдөр Хятадын эрх баригчид тус улсын эдийн засгийн хамгийн чухал хэсэг болох хувийн хэвшлүүдэд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл баталсан байна. Хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжих хууль нь эх сарын 20-оос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн дагуу хувийн сектор дахь шударга өрсөлдөөнийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүжилт болон хувийн хэвшлүүдийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусаж өгчээ. Хятад улсад хувийн хэвшлүүд улсын нийт татврын орлогын талаас илүү хувийг, эдийн засгийн бүтээмжийн 60%-ийг, технологийн инновацийн 70%-ийг бүрдүүлдэг юм.
Оросын албаны улс болон бүгд найрамд гардчлан Солонгос ард улс нь зүүн хязгаараараа 40 орчим километрээр хиллэн оршдог. За хоёр улсын ихэнх хилийн зурус Түмэн гол дээгүүр байдаг онцлогтой. Тэгвэл энэ Түмэн гол дээгүүр хоёр улсыг холбох хурдны зам бүхий гүүрний барилгын ажил эхэллээ гэж Оросын албаны улсын ерөнхий сайд Михаил Мишустин мэдгдсэн байна. За энэ гүүр нь дан ганц дэд бүтэц биш, хоёр улсын өдөр ирэх тусам ойртож байгаа харилцааны илэрхийлэл болсон бүтээн байгуулалт юм а гэж Мишустин тодорхойлсон байна. Одоогоор энэ хоёр улсыг Солонгосын дайны дараа 1959 онд баригдсан нөхөрлөлийн гүүр холбодог. Шинэ гүүр үүнээс холгүй эргэнэ гэж Оросын тал мэдээлсэн байна. Энэ шинэ гүүр хоёр улсын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх нэгдмэл ашиг сонирхол, сайн хөршин харилцаа, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны бэлэгдэл болно гэж Михаил Мишустин дурдсан байна. Хэдэн жилийн өмнөөс л яригдж байсан энэ шинэ гүүр нь нийт 850 метрийн урттай Оросын хурдны замын системтэй холбогдсон байх юм байна. Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд Владимир Путин Умард Солонгост айлчлахдаа тохиролцож гэрээ байгуулж байжээ. Шинэ гүүр 2026 оны 100 ашиглалтад орно гэж Оросын хэвлэлүүд бичиж байна. Шинэ орчин үеийн гүүртэй босноор хоёр улсын худалдааны хэмжээ өсөж, тээврийн зардал буурна гэж Оросын ТАСС агентлаг бичжээ. Уламжилт хуршүүд байсан энэ хоёр улсын харилцаа сүүлийн үед улам эрчимтэй ойртож байна. Өнгөрсөн онд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамд гардчлан Солонгос ард улсад анх удаа айлчилж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түвшлийн түвшинд хүргэж ахиулсан. Одоо Украинтэй дайтаж байгаа Оросын албаны улс руу Умард Солонгосын зүгээс цэрэг илгээсэн гэдгээ талууд айл айл нь хүлээн зөвшөөрсөн. Олон улсын тооцоолж байгаагаар Умард Солонгос Оросын албаны улс руу өнгөрсөн 6 сарын хугацаанд 15,000 орчим цэрэг илгээснээс 600 цэрэг үргэлжсэн гэж Өмнөд Солонгос мэдээлсэн байна. Олон улсын үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. За баярлалаа. Олон улсын мэдээллийг танилцуулсан бол үргэлжлүүлээд манай спортын сэтгүүлч Ууган Баяр спортод болж байгаа хамгийн сүүлийн мэдээллийг яг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. Өсвөрийн жуулчдын улсын аврал шалруулах тэмцээн дүнгээ гаргалаа. Хангарт 2025 шаган харваа тэмцээн Сүхбаатарын талбайд 3 хоног явагдлаа. Орон төргийн эрхэмд үзэгчтэй цагийн үрд мэдээллийн хөтөлбөрийн спортын мэдээний болон эхлэж байна. Та бүхэндээ дотоод спортын үйл явдлын мэдээлэлс танилцуулъя. Жудобхийн 2025 оны өсвөрийн улсын аврах шалруулах тэмцээн 3 өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргалаа. За багийн аврах шалруулах тэмцээн 3 насны ангиллаар зохион байгуулагдсан байна. Өсвөрийн улсын аврах шалрах тэмцээнд 5 бүсээс эхний шатанд шалгарсан 2000 гаруй жудоочд хурд хүч ахват самбаагаас хөрөнгөсөлдөж байна. Эхний өдөр ганцаарсан төрлийн тэмцээн болсон бол өнөөдөр багийн тэмцээн боллоо. Багийн тэмцээнд бүгчүүд 12 хүртэлх нас, 13-аас 14 нас, 15-аас 17 нас гэсэн үндсэн 3 настай ангилалд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Монголын жудо өхөн түүхэнд анх удаага 2000-д авсан тооны тамирчид улсын аврах шалрах тэмцээнд оролцож байгаа нь энэ спортын цар хүрээг харуулж байгаа юм. Хөдөө орон нутгийн баг тамирчид өндөр амжилт гаргаж байна. Хөсгөл аймгийн баг тамирчид 10 медаль хүртжээ. Манай Хөсгөл аймгаас 84 хүний бүрэлдэхүүнээр тамирчдээр оролцож байна. Тэгээд говийн ангиллын барилдаанд 10 медаль авлаа. Тэгээд өнөөдөр одоо багийн төрөлд 3 насны багийн төрөлд гурвалд оролцоод явж байна. Бүгд шигшээ 8-д орж ирэхэд одоо амжилттай явж лээ барилдаанд. Хөсгөл аймагт ер нь одоо яг тогтмол бэлтгэл сургууль хийж байгаа жудогийн секс сургуульд хичнээн хүүхэд явж байна. Жудохоор хичээлдэг сум сургуулиудын хүүхдүүд бол 1200 хүүхдүүд жудохоор хамрагч байна. Монголчуудын Олимпийн анхны аварга олгодон авсан жудох ямар түвшинд хөгжсөнийг энэ удаагийн улсын аварга шалруулах өсвөрийн тэмцээн харууллаа. Ирээдүйн олимпийн аваргууд энэ ордноос төрөн гарах нь дамжиггүй. Монгол улсад нисэх хүчин үүсгэн байгуулагдсны түүхт 100 жилийн энэ онд тохиож байгаа билээ. Ан хүрээнд спортын 9 төрөл тэмцээнийг зохион байгуулж, тус байгууллагын хамт олон спорт олимпизмыг сурчилж байгаа юм а. За өнөөдөр тус наадмын хүрээнд усан сэлэлтийн аврах шалруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Нисэх хүчний системийн тэмцээн ширээний сахим спорт, волейбол, сагсан бөмбөг, олс таталт, усан сэлэлт, хөл бөмбөг, дартс, шатар гэсэн төрлүүдэд болж байна. Өнөөдөр спортын наадмын усан сэлэлтийн тэмцээн болж шийдвэрээ тодрууллаа. Тэмцээний шилдэгүүдийн шагналыг 5 дугаар сарын 16-нд гардуул өнгөрч баяр хүргэх юм а. Энэ өдөр багийн спортын төрлүүдийн шигшээ тоглолт болох хуваартай байна. 13 байгууллагын нийт 70 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн ямар одоо сэлэлтийн ямар төрлүүд болж байна? Хасах дөөч, нэмэх дөөч гэсэн 2 насны ангилалтай, өврөөр дадлах сэлэлт, мэлхээгээр дадлах сэлэлт гэсэн 2 төрлөөр болж байгаа. Дээр нэмээд холимог буухай 200 м-ийн буухай сэлэлтээр явагдаж байгаа. Усан сэлэлтийн ашиглалт нь маш их. Одоо нурууны суулт болон
зүрхсүүдээс уушигны багтаам сайжруулах, одоо хүний бие байнга босоо тэнхлэгт байдаг бол усан сэлснээр хэвтээ тэнхлэгт ороод бүх булчин ингээд амарч өгдөг байгаа. Тийм учраас усан сэл дээр сүүлийн үед хүмүүс аягүй хичээлдэж байгаа. 9 төрөлт тэмцээнд нисэх хүчний харьяа байгуулах анги нэгтгэлийн баг хамт олон оролцож байгаа юм. Тус тэмцээн 1980-ад оноос эхэлтэй уламжлалт тэмцээн. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү олон баг тамирчид оролцож байгаа нь онцлог болж байна. Хангарт 2025 үндэсний шаган харваны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. За энэ харваанд нийтдээ 170 гаруй багийн 1000 гаруй харваачид цэц мэрэгнээс орон өрсөлдсөн байна. Их эзэн богд хааныхаа үлмийт Алдар Занжийн Сүхбаатарын талбайд Монголын шаган харвааны энэ цаг үеийн мэрэгэн харваач туранжууллаа. Хангар тэмцээнийн шаган харвааг сурталчилсан, өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн, олон мянган хүүхэд залууст шаган харвааны спорт гэж ямар спорт байдаг, хэрхэн монголчууд энэ спортоор наадж ирсэн тухай илүү өргөн хүрээнд мэдээлэл өгсөн үр өгөөжтэй тэмцээн боллоо. Шаган харвааг маань бас нийслэлийн удирдлагууд, нийслэлийн садаргын хамгаалын газар, нийслэлийн захирагч, мөн одоо иргэдийн хурал, нийслэлийн биеийн тамирын спортын газар энэ шаган харвааг зохион байгуулахад маш одоо их зүтгэлтэй ажиллаж олон зуун харваач үнэхээр одоо баяр баясгалан тээж сайхан тэмцээн болж байна. Сүрийн 28 баг, ахмадын 32 баг гэдэг чинь бол одоо Монголын бараг л одоо бүхэл ахмадууд, алдар цуутангууд, тэгээд залуучуудын 116 баг гэдэг бүх одоо Монголын төрийн наадам, улсын аврагт бүгд одоо өрсөлддөг бүхэл багууд одоо үнэхээр энд шансаа үзэж хансаа өндөр тэмцээн бол зохион байгуулагдаж байна. Шаган харвааны спортын сүүлийн жилүүдэд өндөр түвшинд төгжиж хүүхэд залуучууд олноороо хичээлж чөлөөцөгаа зөв болсон өнгөрөх болсон юм а. Шаган спортоор хичээлсэн хүн хараа хурц төвчээртэй болдог гэд олон талын ач холбогдолтой байдаг. Одоо та бүхэндээ хэлийн чанд өрнсөн спортын томоохон тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлс танилцуулъя. За снукер бильярдын дэлхийн авраг шалруулах тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. За өнөөдөр тус тэмцээний шүүгийн 8-ын тоглолтууд эхэллээ. Дэлхийн 3 удаагийн авраг Уэльсийн шилдэг тамирчин Марк Вильямс шүүгийн 16-гийн тоглолтод Ираны тамирчин Хосейн Вафайг хожиж шилдэг 8-д. За мөн дэлхийн 4 удаагийн авраг Шотландын тамирчин Джон Хэггинстэй тааш тоглосон билээ. За нас ойролцоо 2 тамирчны хувьд маш олон удаа дэлхийн авраг шалруулах тэмцээн болон бусад тэмцээний хүрээнд хоорондоо тааш тоглож байсан. За энэ жил дэлхийн шансааны 6 дугаар байраар эрэмблэгдэн оролцсон Марк Вильямсын хувьд эхний 8 фреймийн тоглолтод өрсөлдөгчөө 5-3 ярцаатаагаар илүүрхэж байсан ч үдээс хойших тоглолтод Джон Хиггинс өрсөлдөгчөө барьснаар 2 тамирчин эхний өдрийн тоглолтод 1-1-ээ 8-8 удаа хоцсноор шийдвэрлэх 2 дахь өдрийн тоглолтод ялагч тодорхой боллоо. За 2 тамирчны хувьд 2023 оны дэлхийн авраг Лука Бресел болон 2018 оны дэлхийн авраг Жа Трамп нарын хоцсонтой тааш тоглоно. За Бельгийн шилдэг тамирчин Лука Бресел болон Английн тамирчин Жа Трамп нарын тоглолт мөн эхний өдрийн тоглолтоороо үргэлжлэн явагдаж байна. Тэгвэл дэлхийн 7 удаагийн авраг Рони Осолгон бүгд найрамдах дадуулсан залуу тамирчин Си Жахваг эхний 8 фреймийн тоглолтод 5-3 ярцаатаагаар илүүрхэн тоглож байна. Мөн Английн шилдэг тамирчин Крис Воклин шүүгийн 8-ын сүүлийн тоглолтод бүгд найрамдах дадуулсан тамирчин Чао Шинтотой тааш тоглон өрсөлдөгчөө мөн илүүрхэн тоглож байна. За 2,395 мянган фунт стерлингийн шагналын сантай 49 удаагийн снукерийн дэлхийн авраг шалруулах тэмцээний авраг тамирчин эх 5 дугаар сарын 5-ны өдөр тодорно. Хойд Америкийн үндэсний саксофоны холбооны плей-оффын эхний шатны тоглолтууд хүргэжлэн явагдаж байна. За эхний шатанд өнгөрсөн улирлын авраг Бостон Селтикс баг Орландо Мэжик багтаа таарсан бөгөөд өнөөдөр 2 багийн цувралын 5 дахь тоглолт боллоо. Үндэсний саксофоны холбооны 2024 оны финалийн үнцэнтэй тоглогч Джейлен Браун энэ тоглолтод 18 довтлогоо гүйцэтгэж 9-ийг нь оновчтой болгосноор нийт 23 оноо авсан бол түүний багийн хамтрагч Олимпийн авраг Джейсон Тейтум 16 довтлогооныхоо 10-ыг нь амжилттай болгож нийт 35 оноо авснаар энэ тоглолтод Бостон Селтикс баг өрсөлдөгчөө 31 онооны зөрүүтэй буюу 120-89 ярцаатай хожиж Орландо Мэжигийг цуврал 5 тоглолтод 4-1 ярцаатаагаар илүүрхэн хоцсноор плей-оффын 2 дугаар шатанд шалгарлаа. За 2 багийн тоглолтын эхний хагас хорилцоо онооны зөрүүтэй өндөрлсөн бол тоглолтын 3 болон 4 дугаар үед Бостон Селтикс баг нийтдээ 73 оноо авч өрсөлдөгч багтаа 40 оноо алдснаар нийт 33 онооны зөрүүг үүсгэж чадсан тэд энэ тоглолтод өрсөлдөгчөө олон онооны зөрүүтэйгээр илт илүүрхэн хоцсон байна. Түүнчлэн тоглолтын эхний хагаст холын зан шийдэлтэн төдийлөн оновчтой болж өгөхгүй байсан Бостон Селтикс баг тоглолтын 2 дугаар хагаст тэр дундаа Джейсон Тейтумын 5 удаа шийдэж 4-ийг нь амжилттай болгосон довтлогоо олон онооны зөрүүг үүсгэх гол шалтгаан болжээ.
Tatum энэ тоглолтод мөн 11 удаа торгуулийн шийдэлтийг гүйцэтгэж 100% амжилттай болгосон бөгөөд тэрээр нийтдээ 10 оноочтой дамжуулалтыг өгч энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн байна. За зүүн бүст плей-оффын 2 дугаар шатанд шалгарсан 3 дахь багаар тодорсон Boston Celtics баг дараагийн шатанд New York Knicks болон Detroit Pistons багуудын хоцонтой таарч тоглоно. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн спортын мэдээний булангаа та бүхэндээ хүргэлээ. За баярлалаа. Спортын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлээд мэдээний төгсгөл цагаагааны мэдээг манай хөтлөгч Шотгон Баяр үзүүлнэ. Оройн дөрөв зөвшөөрөлтөд 4-р сарын 30-наас 5-р сарын 1-ний өдрийн цагаагаар мэдээллийг танилцуулъя. За өнөө маш өвлийн масны тухай техник нутгаар өвлийн мас тогтворгүй. За солимол өвөлтэй байх тулуу гарсан байна. За хурд дундасны хувьд шөндөө. За та бүхний харж байгаачлан баруун аймагуд нутгийн хойд хэсэг, төвийн аймагуд нутгийн баруун хэсэг орчмоор. За маргааш дуртай бол баруун аймагуудынхаа зарим газар болоод за төв болоод говийн аймагуд нутгийн баруун хэсэг орчмоор бороо болон нойтон цэсарн бус нутгийн хувьд бол хурд тунц орохгүй. Салхины хурд болоод чиглэлийн хувьд авч үзвэл за салхи бол нутгийн хойд хагас орчимдоо баруун өмнөөсөө хойш эргэж за бус нутгийн хувьд салхи баруун өмнөөс секундэд 5-аас 10 м хурж салхилах бол за салхины хурд төр зур ширүүсэх газрууд бол Алтайн удархаг нутаг болоод за говь тал хэрэг нутгаар салхи төр зур секундэд 16-аас 18 м хурж чирүүлсэн шорон шурах шуурхыг онцгойлон анхааруулж байна. За агарын температурын хувьд бол ойрын 2 нөхөд ахиг нутгаараа сэрүүхэн байхаар орж ирсэн. За цаашдаа буюу одоо 5 дугаар сарын 3-даа бол нутгийн зүүн хагас орчимдоо дулаарна гэсэн өрсөн мэдээлэл гарсан байна. За өнөө маргаашийн хувьд бол сэрүүхэн, за тодруулбал дарахтын хотор болоод хинтийн удархаг нутаг. За тэрэлж хэрлэн онгол цалах голын хөндөй дорнод даргангийн талбарт орчимдоо бол шөнөдөө 1-6 градус хүйтэн хонно. За уснар хотор болоод Монгол алтай хангаа өвсгөлийн уулархаг нутаг. За туул голын хөндөй орчимд бол шөнөдөө 2 градуснаас 3 градус дулаан байх болно. За маргааш өдрийн хувьд хангаа болоод хөвсгөлийн уулархаг нутаг. За захан голын их. За тэрэлж голын хөндөй орчимд бол 3-8 градус дулаан байх тулгууртай байна. За улс нарын хотор болоод Монгол алтай хинтийн уулархаг нутаг. За гол мөрний сав газрууд болоод дорнод даргангийн тал нутаг орчимдоо бол 8-аас 13 градус дулаан байх болно. За хин голын баян бүрд орчимдоо бол өдөртөө 25-аас 30 градус дулаан байна. Гоёмс нутгийн баруун үндэстэгтээ за шөнөдөө бол 11-аас 16 градус дулаан, маргааш өдрөө 17-оос 22 градус дулаан байх болно. За бос нутгийн хувьд шөнөдөө 4-9 градус дулаан, маргааш өдрийн хувьд 13-аас 18 градус дулаан байна. Одоо та хөргөжлүүлээд нийт нутгийн цагийн агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Бүлгэж шөнөдөө 6 өдөртөө 16 градус дулаан, улаан гомч шөнөдөө 5 өдөртөө 15 градус дулаан. Ховдод шөнөдөө 6 өдөртөө 15 градус дулаан, Алтай шөнөдөө 5 өдөртөө 13 градус дулаан. Улаастай шөнөдөө 4 өдөртөө 13 градус дулаан, Тосон цэнгэл шөнөдөө 1 градус орчим өдөртөө 12 градус дулаан. Баян хонгор шөнөдөө 7 өдөртөө 13 градус дулаан, Мөрөн шөнөдөө 3 өдөртөө 10 градус дулаан. Хадгалж шөнөдөө 3 градус хүйтэн өдөртөө 6 градус дулаан, Цэцэрлэг шөнөдөө 5 градус дулаан, өдөртөө 8 градус дулаан. Хар орон шөнөдөө 4 градус дулаан, өдөртөө 8 градус дулаан. Арвай хэр шөнөдөө 6 өдөртөө 9 градус дулаан. Болгон шөнөдөө 3 градус дулаан, өдөртөө 8 градус дулаан, Дахин шөнөдөө 5 градус дулаан, өдөртөө 12 градус дулаан. Эрдэнэт шөнөдөө 1 өдөртөө 8 градус дулаан. Чойрч шөнөдөө 1 градус орчим, өдөртөө 13 градус дулаан. Сүхбаатар шөнөдөө 4 градус дулаан, өдөртөө 13 градус дулаан, Зүүн хараад шөнөдөө 2 өдөртөө 13 градус дулаан. Зоомодод шөнөдөө 1 өдөртөө 9 градус дулаан. Багнуур шөнөдөө 2 градус хүйтэн өдөртөө 11 градус дулаан. Чингис шөнөдөө 1 градус хүйтэн өдөртөө 15 градус дулаан, Баруутад шөнөдөө 2 градус хүйтэн өдөртөө 15 градус дулаан. Чабасан шөнөдөө 1 градус хүйтэн өдөртөө 15 градус дулаан, Мандал говь шөнөдөө 4 градус дулаан, өдөртөө 13 градус дулаан. Өмнө говьд Алан залууд шөнөдөө 12 градус дулаан, өдөртөө 20 градус дулаан, Хамбогд шөнөдөө 10 өдөртөө 20 градус дулаан. Сайн шондод шөнөдөө 2 өдөртөө 15 градус дулаан, Замын өдөр шөнөдөө 1 өдөртөө 16 градус дулаан. Улаанбаатарт шөнөдөө 2 градус дулаан, өдөртөө 8 градус дулаан. Одоо та бүхэнд өргөжлүүлэн Улаанбаатарын цагийн агарын мэдээллийг хүргэе. За Улаанбаатарын хувьд өнөөдөр бол маргааш өдрийн хувьд өвчөж хурд тунц орохгүй. За салхи бол баруун өмнөөс баруун хойш ирсэн чиглэлтэйгээр секундэд 5-аас 10 м хүрч салхилах бол за зарим үед бол секундэд 13-аас 15 м хүрч ширүүлсэн шорон шурах шуурхыг анхааруулж байна. Агарын температурын хувьд бол сэрүүсч шөнөдөө 1-3 градус дулаан, маргааш өдрийн хувьд 7-оос 9 градус дулаан байна. Үзэгч та бүхэн цагийн агарын дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. За цагаагаар мэдээ үргэснээр цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гаругийн дугаар өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяр та үзэгчтэй.